За 7 дугаар хичээл. 7 дугаар хичээл дээр 2 үсэг байгаа. Тэгээ ерөнхийдөө хираганагаа удахгүй үзээд дуусгалаа. Хираганагийн дараа катакана байгаа. Тэгээд шууд 1 дугаар хичээл гээд дүрм шинүг тасгал ажлууд гээд явж байгаа шүү. За эхнээс нь уншия. Ма, ми, му, ме, мо. За ихэ. Ма, ми, му, ме, мо. За ихэ нэг удаа. Ма, ми, му, ме, мо. За дараагийнх нь 90 игний үсгүүд байна тийм. Тэгээд ра, ри, ру, ре, ро. За ихээд ра, ри, ру, ре, ро. За ихээд нэг удаа. Ра, ри, ру, ре, ро. За одоо өгнүүд уншаад үзье. За эхний үг. Ма, чи гэж нэ. Мачи буюу хот гэсэн үг байна. За дараагийнх нь аме. Боро гэсэн үг байна те. Аме буюу боро. За энийг өөртөө уншаад үзье. За та ма гэж нэ. За атама буюу толгой гэсэн үг байна. За энийг уншаад үзье. Кимоно. За кимоно буюу кимоно гэсэн үг байна те. За маиничи. За нийлүүлээд унших юм бол маиничи буюу өдөр бүр гэсэн үг байна те. За ничи гэдэг нь өдөр, май гэдэг нь бүр гэсэн үг байна те. Тэгээд нийлээд өдөр бүр. Маиничи. За энийг уншаад үзье. Музукаши. За нийлүүлээд унших юм бол музукаши буюу хэцүү гэсэн үг байна. За дараагийнх нь сару гэж юм те. За сару буюу сармөгчин гэсэн үг байна. За энэ нас богино үг байна. Өөртөө уншаад үзье. Раку. За раку буюу тухтай гэсэн үг байна. За дараагийнх нь офуро. За офуро буюу ван эсвэл халуун усны газрыг хэлж байна те. За дараагийнх нь кусури. За нийлүүлээд унших юм бол кусури буюу им гэсэн үг байна. За ингээд 7 дугаар хичээл дуслаа. Одоо 8 9 гээд тэгээд хирагана үзээд дуусч байгаа шүү.